За манай улсад уул уурхайг дагаад Эрдэнэт Багнуур Налаах гэсэн хот бий болж болсон түүхтэй. За өнөө үед томоохон уул уурхайн ордууд бий болж үүнийг мөн адил цогцоор нь хөгжүүлэх ёстой гэж бизнесийн хөгжлийн байгууллагын үзэж байна. За нэг уурхай гихтэл ардаа олон салбар дагуулж хөгждөг. За чийл барьцил зэрэг улс нь уул уурхайн орон гэхээсээ илүү тухайн салбарыг дагуулж жижиг дунд бизнесийг хөгжүүлсэн туршлагаараа алдартай. За Монгол улсын хөгжлийн шинэ нэрнийг тодорхойлох гээд байгаа уул уурхаанууд тухайн орон нутгийн хөгжил тэр дундаа жижиг бизнесийг хөгжүүлэх буюу иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд ямар бодлоготой байгаа. За төрийн ямар зохицуулалт байдаг гэх мэтийн асуултанд хариулж үзэгч танд хүргэж байна. Хөгжилтэй болон хөгжил муутай улсын хувьд нэг адил тоо байдаг байна. Энэ нь хөгжилтэй орны жижиг дунд бизнес эрхлэгчдийн тоо, за хөгжил муутай орны ядуучуудын тоо ойролцоо. За ялангуяа Японд хүн амын 60% нь жижиг дунд бизнес эрхлэгчид байхад за манайд 60% нь ядуу байх жишээтэй. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар манай улсын хувьд бичил жижиг бизнес нь эдийн засгийн хүчирхэг баазуулж чадахгүй, за харин иргэдийн амжиргааг зохих төвшөнд хангах, за цаашлаад орон нутгийн хөгжилд нөлөө үзүүлнэ. Уул уурхайн хөгжлийн энэ үед түүнийг дагсан жижиг бизнес зайлшгүй шаардлагатай. Уул уурхайн ихэнх нь хөдөө орон нутагт байгаа тул за хөдөөгийн иргэдийн амжиргаа түүнээс шалтгаалах болж байгаа юм. Гэтэл бичил жижиг бизнесийг хөгжүүлэхийн оронд том үйлдвэрүүд байгуулад ажлын байрыг 100%-аар нь бий болгох саналыг за хариуцлагатай албаны хүмүүс бас хэлдэг. Хас банкны нөгөө захирал байсан ган хуйг одоо сангийн сайд болгоодаа нэг тим яриа гаргаад байгаа. За тэгээд тэр нь бол одоо нийгэмд яаж буугаад байна вэ гэхээр ерөөсөө энэ төр засагчин ерөөсөө энэ бичил бизнесээс ер нь татгалзаж эхэлж яах гэсэн юм бас эмзэглэл энэ төрүүлж эхэлж байгаа байхгүй. Тэр энэ бол маш буруу. Яагаад гэвэл энэ жижиг бичил бизнес гэдэг чинь ерөөсөө Монголын энэ өргөн уудам талд ийм одоо тархай утархай ийм нөхцөлд жижиг бичил бизнесийг дэмжиж ажлын байраа тэгжил хангана өгөхөөс биш ер нь бол том үйлдвэр байгуулаад бүгдийг одоо ажилчин болгоо тэгнэ гэдэг чинь бол ёстой жинхэнэ нөгөө бүчшгүй мөрөөдөл гэдэг чинь тэр болно шүү дээ. Одоо тэгээ ерөнхийдөө бол нэг юм байгаа байхгүй малчдаг гэл тэгээд байна. Малчдыг одоо биднүүд яг нөгөө бизнес эрхлэл рүү нь оруулахгүй байгаа байхгүй. Одоо ингээд хөөргөөл мянгат малчин энэ тэргээл одоо зүгээр нөгөө ингээд барууныхаар бол одоо нэг амтан тийчээдэг маягийн ийм руу төлөвч оруулчихад байгаа байхгүй. А уг нь бол тэр малчин хүн чинь бол яг хөөр ноос үйлдвэрлэгч, мах үйлдвэрлэгч, сүү үйлдвэрлэгч, жинхэнэ үйлдвэрлэгч байхгүй. Одоо ногоочд байж юу хийж ийн гээл тэр ажилгүй гэлдэг. Тийм биш байхгүй. Тэр чинь эйгүй ажилтай. Хамгийн одоо энэ улс орны чинь хүнс тэжээлээр хангах хамгийн чухал үйлдвэрлэлийг тэр улсууд чинь явуулж байгаа байхгүй. Тэгээд харин энэ улсуудыг юу талаас дэмжихийн тулд бол яах вэ гэхээр энэ бусдорон энтерт бол нөгөө юу гэдэг юм бэл төд аж ахуйн нөгөө даатгал маадгалын улс мусаас нь даадаг төрдөг ч юм уу тийм ээ. Бас дэмжих нэг янз бүрийн механизмуд байна. Өөр Монгол сүүний аж ахуйг хөгжүүлэхийн тулд засгийн газраас нь жижиг бизнесийг хөгжүүлэх бодлого баримталсан байдаг. Энэ бол Supply буюу худалдаа авах компани байгуулсан явдал. Өөрөөр хэлбэл сүү худалдаа амлалтыг зохион байгуулах компани байгуулжээ. Малчтаас литр сүүг 2 юанаар худалдан аваад сүү боловсруулах үйлдвэрүүдэд 1 юанаар зардаг байна. Зөрүү 1 юаныг сүү худалдан авдаг компани улсаас татаас хэлбэрээр олж авдаг. За энэ ажлын үр дүнд хотыг тойрсон нухчаа болгон үнэгээр дүүрчээ. Жижиг бизнесийг ингэж худалдаа авах орчныг сайжруулах замаар тэмцсэн байна. За ийхүү өвөр Монголд сүүний аж ахуй эрчимтэй хөгжсөн байдаг. Манайд ч гэсэн одоо энэ уул уурхайг дагсан маш олон төрлийн бизнес гарна шүү дээ. Одоо тэгэл адглаад одоо ажлын хувцас байж гин тийм ээ. Гутал байна, хувцас байна. Тэгэл хоол, хүнс одоо тэр чинь хэрэглэхгүй юм гэж бол байхгүй шүү дээ. Тэр бүх юм чинь яхаа өгөх нэг худалдан авалтын нөгөө нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Өшөө дээр нэмээд бол манайд бол одоо нэг сервис бизнес л ерөөсөө байхгүй байгаа шүү дээ. За тэгэхээр тэр сервис бизнесийн орчинг одоо биднүүд бас бий болох хэрэгтэй. Тэр сервис бизнес хөгжөөд ирэхээр бол яг хөөр нэг жижиг энэ бизнесүүд бол нэлээд тэрүүгээр одоо дэмжигдэж хөгжих юм болов уу гэж би тэгж бодод байдаг шүү дээ. Уул уурхайн салбар маань өөрөө капитал интенсив буюу одоо ингээд техник төхөөрөмж ашиглаад цөөн хүний хүчээр олборлолтоо хийдэг ийм салбар байгаа. Тэгэхээр энэ уул уурхайн салбар бол өөрөө ажлын байр бий болгохны ховор. Зүгээр уул уурхайг тойроод тийм өртгийн гинжин хэлхээ, зарим нь баялагын гинжин хэлхээ гэж ярьдаг. Уул уурхайн том үйлдвэрүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг, одоо хоол хүнсээр хангадаг, хувц сунараар хангадаг ийм жижиг бизнесүүд бол хөгжих боломжтой байдаг. Манайд бол энэ талаар бол харьцангуй сул байгаа. Өөр нэг том аюул байгаа нь одоо манай энэ уул уурхайн том компанид бол бэлтгэн нийлүүлэгчид нь гаднаас ихээхэн байдаг. Тэд нар бол тэдний санхүүгийн зардал нь тэд нар одоо гаднаас ингээ зээл аваад гадны компаниуд ингээ мөнгө босгоод үйл ажиллагаа явуулахад жилийн 3% хүүтэй байгаа. Манайд бол жилийн 26-аас 27% хүүтэй, ердөө 2 жилийн хугацаантай барьцаа маш өндөр. Тэгэхээр уул уурхайг тойрсон жижиг бизнесийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр манайд бол ийм
хоёр үндсэн бэрхшээл байгаа. Нэгд нь санхүүжилтийн өртөг асар өндөр өрсөлдөгч нартай харьцуулахад, хоёрт тэр олон улсын стандартыг хангах тэр чадах маш сул байгаа юм л да. Зарим нэг томоохон уурхаанууд орон нутгийн иргэдийн амжиргааг сайжруулахын тулд жижиг бизнесийг хөгжүүлэх сан байгуулсан байна. Тухайлбал Өвнөгөө аймгийн 3 тэс сумын нутагт байдаг 5 толгойтой энэ тэнцвэц том овоотын уурхай буюу Канадын 100% хөрөнгө оруулалттай Өмнгийн говийн эс компани жижиг бизнесийг хөгжүүлэх зорилгоор голомт банктай хамтран сан байгуулжээ. Өнгөрсөн жил 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол энэ жил 400 сая болж өссөн байна. Сангаар дамжуулан уурхайг дэмжигч жижиг бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр гаргажээ. Оюу толгойд бас иймэрхүү ажил хийгдэж байгаа. Харин 5 толгойн хувьд жижиг бизнесийг хөгжүүлэх асуудал одоогоор яригдаагүй байна. Дорнод аймгийн Матуд сумын нутагт байдаг хятадын хөрөнгө оруулалттай газрын тосны уурхайн эргэн тойрны амьдрал дордож байгааг нутгийн иргэд хэлдэг. Уул уурхайг тойрсон жижиг бизнесийг хөгжүүлэх нэг арга бол олон улсын хэмжээнд мөрддөг худалдан авалтын гэрээг Монголд яаралтай бий болгох шаардлагатай болж байна. Энэ хууль гарвал тухайн нутгийн иргэд болон цаашлаад Монгол улсад хэрэгтэй. Дорнодод Матуд суманд бол одоо нөгөө нефтийн их том хятадын компани байгаа шүү дээ. Тэгэхэд тэр нутгийн нэг эмэгтэй, хөдөөгийн нутгийн нэг эмэгтэй юу гэж хэлсэн гэхээр манай энэ сумын засаг дарга нар, аймгийн засаг дарга нарт уулуурхаан гадаадын компанитай гэрээ хийхдээ нутгийнхаа эмэгтэйчүүдийн бизнесийг одоо эдлийн үйлдвэрт хийсэн бэйлийн хувцсыг авна. Нутагт нь одоо тарьсан ногоо цагааг одоо авна. Нутагт нь хийж байгаа бусад одоо жижиг бизнесүүдийг одоо энэ уурхад ашиглана. Тэгээд нутгийн залуучуудыг бас одоо бэлдэж энэ уул уурхад авна гэдэг гэрээ хийж болтгүй юм багтаа гэж асуусан байхгүй. Тэгэхээр энэ өөрөө чи яриад байгаа trade credit offset буюу худалдан авалтын гэрээ гэдэг хууль л та. Тэгээд өнгөрсөн 100 манай экваторын холбоон дээр гадны эрдэмтэн эрэхтэй анх энийг бас ярьсан байхгүй юу. Тэгэхээр энэ хууль бол гарах ёстой дэлхийн нийтийн. Оюу толгойтой анх гэрээ хийхдээ тэр худалдан авалтын гэрээ энтрийг хийж тусгаагүй байна гэдэг чинь оюу толгой дээр мониторинг хийсэн гадаадын компани биш үү? Тэр нь өөрсдийнх нь бас хувьцаа эзэмшигч өөрсдийн хүмүүс байсан гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс Монголд энэ хуулийг оруулж гэрээ хийгээгүй байна гэдэг бол энэ бол айгүй том одоо хахуул шүү дээ гэж гадаадын хүмүүс хэлж байгаа байхгүй. Бичил болон жижиг бизнес эрхлэгчдийг бойжуулж гаргадаг бизнес инкубатор төвүүдийг олноор байгуулах шаардлагатайг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ийм төв дэлхийд дээр 50 жилийн өмнө үүссэн байдаг. 21 аймагтай 361 сумтай өргөн удам нутагтай манай улсын хувьд ийм төв одоогийн байдлаар 15 ажилладаг байна. Энийг яаж сайжруулах шаардлагатай вэ? Яг санхүүжилтээ өөр хэрэгслүүдэг те зөвхөн банк биш. Өөр банк ус санхүүгийн байгууллага. Эсвэл төрөөсдийн зээлийн баталгааны сан гаргах замаар инкубаторуудыг хөгжүүлэх замаар. Тэр инкубаторууд нь зөвхөн байраар биш тэр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний стандартыг дээшлүүлэх зорилгоор ажилладаг. Тиймэрхүү маягаар одоо хийж болно л доо. Жишээлбэл Чил бол дэрэгдээ тийм том сан байгуулсан байдаг. Тэгээд тэр сангийнхаа мөнгөөр уул уурхаатай бэлтгэн нийлүүлж байгаа тэр жижиг бэлтгэн нийлүүлэгчнэрээс бүр багаас нь боожуулж тасралтгүй хөгжүүлсээр байгаад дэлхийн хэмжээний бэлтгэн нийлүүлэгч нартай өрсөлдөг болгодог тийм бодлого байдаг. Хоёрт уул уурхаан салбараас орж ирсэн мөнгнөөсөө тэр вино ч гэдэг юм уу, жимс, үр тариа энэ бизнесүүдийг дэмжиж одоо тэд нар мах сүүний чиглэлийг дэмжиж тэд нар дэлхийн зах зээл дээр бараг зэснээс зарснаас орсноос дутхгүй хэмжээний мөнгийг оруулж болж байна л да. Тэгэхээр энэ мэтлэн бол ерөөсөө төр өөрөө орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэгчтэй гарцын нээж өгөх ийм л ажил байгаа юм л да.